Монгол улсад үндэсний сэтгүүл зүйн үүсэж хөгжсөний 113 жилийн тохиолдуулан салбарын хамгийн том Медиа Монголиа чуулганыг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Энэ үеэр хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл болоод олон улсын мэргэжилтнүүд сэтгүүл зүйд тулгамдаад байгаа гурвалсан хямралыг онцолж даван туулах арга туршлагаа солилцсон юм. Хэвлэл мэдээллийн салбарын гурвалсан хямралд технологийн хөгжил, түүнд дасан зохицох хямрал, хууль эрх зүйн дарамт, сэтгүүл зүйн эрх чөлөө, бизнесийн загварын хямрал ба эдийн засгийн дарамт орж байгаамаа. Тодорхойлбол технологийн хөгжлийн хүрээнд хиймэл оюуханы асуудал тулгамдж байгаа ч үүнийг хүний нөөцийн дутагдлыг шийдэж, ёс зүйтэй зөв хэрэглэх шаардлага үүсэж байна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудын бизнес загвар нь эдийн засгийн нийгмийн өөрчлөлтөд уялдаж, өөрчлөгдөх шаардлагатай байгааг хүндсэн. Түүнчлэн хууль эрх зүйн орчин хэвлэлийн эрх чөлөө боомлж нөгөө талаас иргэдийн сэтгүүл зүйд итгэх итгэл суларч байгаамаа. Тэгвэл сэтгүүл зүйн нийгэмд үзүүлэх эерэг үр нөлөө өндөр байгааг ардчлалын хамгаалагчид номны судалгаа харуулжээ. Сэтгүүлчийн магадгүй цалин хөлс түрээс тоног төхөөрөмжийн илэгдэл хоригдолтой төлж байгаа $1 тутам нийгэмдээ хамгийн багаар утгад $100 өгөөжийг буцааж авчирч байна гэдэг. Тэгээ гарч ирж байгаа үр дүн хэмжигт харьцангуй хялбар буюу мөнгө олон тоогоор хэмжигдэх боломжтой үр дүн, мөнгө олон тоогоор хэмжигдэх боломжгүй үр дүн гэж хоёр ангилж би танилцуулахыг зорилоо. За хэмжих боломжтой дээр бол татварын үр ашиггүй зарцуулалт багасгах буюу буцаагаад нөгөө нэг нийгэмдээ ашиглагдах ёстой зөвлөлтөө зөв зарцуулагдах нэг арга хэлбэр байж болж байна. За нөгөө талаас хууль бус буруу үйл ажиллагаа явуулсан дарга нар ч гэдэг юм уу те эсвэл хувийн хвшлийн компаниудын удирдлагууд ажилласаа халагдах чөлөөлөгдөх илүү зөв практиктэй удирдлагууд оронд нь томилогдож ирэх гэх мэтчлэн илүү хэмжих боломжтой зүйлс нь ингэж харагдаж байна те. Монголын хэвлэл мэдээллийн салбарт тулгарч байгаа асуудал олон улсад мөн адил тулгамдж байна. Зах зээлийн хэмжээ, хүмүүсийн худалдан авах чадвар, эрен сурчлах сэтгүүл зүйг санхүүжүүлэх чиглэлд жаахан зөрүү гарч байгаа. Хэрэглэгчдийн хэрэглээг илүү ойлгож, үзэгч уншигчдын итгэлцлийг нэмэгдүүлэх, олон нийтийн сүлжээнээс нийгмийн асуудлыг яаж буцааж редакц руу хэвлэл мэдээллийн салбарт авчрах уу гэдэгт анхаарах зүйтэй болов гэж бодож байна. Нийгмийн сүлжээ хөгжихийн хэрээр иргэд мэдээллийг дэлхийн хаанаас ч авах боломжтой болсон. Харин сэтгүүл зүйн ялгарах онцлог нь шийдэл үр дүн төвлөрөх ёстой. Иймээс НТV телевиз редакцийн бодлогоор шийдлийн сэтгүүл зүй хэмээн тодорхойлж байгаамаа. Улс төрчид шийдвэр гаргах салбарын албан тушаалтнуудад асуудлыг ойлгож таниулах. Дээрээс нь өнөөдөр яг ажлыг хийж чадж гин үгүй юу гэдгийг араас нь нэхэн сурвалжлах, давтан мэдээлэх байдлаар асуудлыг юу гэдэг эцсийг нь үзэх, мухарлах гэдэг юм уу. Энэ чиглэл рүүгээ сэтгүүл зүй илүү хөгжих ёстой. Үүнийгээ дагаад өнөөдөр олон нийтийн итгэлийг улам бүр нэмэгдэх. За энэ нь өөрөө сэтгүүл зүйн нийгэмд эерэг нөлөөллийг үзүүлэх нэг шалтгаан шийдэл гэж харж байгаа. Медиа Монголиа чуулган нь хэвлэл мэдээллийн салбарт тулгамдж байгаа асуудлыг цогцоор нь хэлэлцэж, шийдлийг санал болгон мэргэжлийн хараад бус ёс зүйтэй ажилладаг редакцуудыг танилцуулж, баталгаатай мэдээллийг зөв их сурвалжаас авах соёлыг төлөвшүүлэхийг зорж байгаамаа. Ташрам дуртахад НТV телевиз нь хэвлэл мэдээллийн салбарын олон улсын ISO стандарт гэж нэрлэж болох GTI гэрчлэгийг хүртсэн юм а.